За баярлалаа. Би зүгээр улсын их хурлын нэгдсэн чуулган дээр ярихгүй гэж бодоод энэ байнгын хорон дээр орж ирж нэг ганц хоёр зүйл асуулт хэлбэрээр хэлье гэж бодсон. За нэгдүгээрт нь бол энэ эдийн засаг хэмнэлттэй байх ёстой, далаа тусал нэмэр энтер гэдгийг би ойлгож л байна л да. Гэхдээ зүгээр энийг бид нар хэр зэрэг зөв ойлгоод байгаа юм бэ гэж. Төр том байна, багасгах хэрэгтэй, танах хэрэгтэй, хасах хэрэгтэй гэсэн нэг тийм логик яваад байгаа. Үүний хэрэг дээр тэр бол асуудал нь муу юм уу биш юм уу? Би хэрвээ зөв ойлгож байгаа бол төр чадамжтай юу үгүй юу гэдэг л асуудал чухал үстэй. Төр төрийнхөө ажлыг гүйцэтгэж чадж гин үгүй юу гэдэг нь чухал үстэй. Тэрнээс тэр том жижиг байна уу гэдэг бол 30 дугаар асуудал шүү дээ. Тэгэхэд бид нар шал буруу шалгуур гаргаж ирж чад тэгээд өөрсдийгөө өөр тийш нь хөтлөөд аваад явчихж байгаа юм биш үү гэсэн нэг юм санаа хэлэх гэсэн юм аа. За энэтэй уялдаа холбоотойгоор төсөв дотор орж ирж байгаа тэр зүйлүүд л байна л да. Одоо жишээ нь дизайд нарын оронтойг хасна л гэж энэ төрийн албанд сомготгол хийнэ гэж байна. Хийгээд энэ мөнгө чинь нийлбэр дүнгээрээ бол улсын төсвийн нийт төсвийн маань нэг 10,063 шүү дээ найзуудаа. 10,063. Ийм л хэмнэлт гарах байхгүй юу? Тэгээд асуудал шийдэгдэнэ гэж юу? Одоо улсын их хурлын гишүүдийн тэр туслах мөслөх хэлдвийн янзын юмнуудыг хална л гэлээд байна. 100,016 байхгүй юу? 100,016. 10-ны юунд нь ч хүрэхгүй байгаа шүү дээ. Тийм жоохон мөнгө. Тэгээ энийг хасчихад хэмжчихад одоо тэгээд асуудлыг шийдчихсэн. Их мундаг реформ хийчихсэн. Гэрэл дээрээ байгуулчихсан гэж өөрсдөө баярлаад явах гээд байгаа юм уу яах гээд байгаа. Огт ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь шийдэл муу юм уугүй юм уу гэдгээ бас давхар бодох хэрэгтэй байхаа. Зүгээр миний ойлгож байгаагаар бол энэ эдийн засгийн хямрал гэдэг нэг юм гаргаж ирж байгаа. Тэгээ тэрүүндээ хөтлөгдсөн төсөв оруулж ирээд байна шүү дээ. Яг л тэрүүндээ хөтлөгдсөн төсөв. Манай сангийн яамныхны байж байгаа чадвар бол эрдүүл юм. Нэг арай жоохон ондоогоор сэтгэж чаддгүй, арай жоохон ямиг томоор харж чаддгүй. Тэгээ улс орныхоо нэг ирээдүг бас нэг бодсон, сансан юм бол баймаар санагдаад байгаа юм л да. Хямрал гэдэг юмд хөтлөгдсөн төсөв оруулж ирж байгаа. Тэгээд бид нар энэ ч суугаад ухаантай царайлаа суугаад байна шүү дээ. Уул нь хэрвээ тийм хямрал гэдэг юм байгаа бол тэр чинь сөрсөн эдийн засгийн өсөлтийг одоо бий болгох хөрс үндсийн тавьсан тийм л юм байх ёстой шүү дээ. Хамгийн наацхийн хамгийн энгийн жишээгт л одоо тэр үн докторжуулах хөтөлбөр гээл 3 их 80 төгрөг триллион төгрөг эдийн засаг руу шахсан байгаа. Тэрний чинь 2 их 80-ны шахуу өнөөдөр үндсэндээ арилжааны банкта босод банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулаад байршчихсан байж л байгаа шүү дээ. Тэгээд тэрүүн дээр Монгол улсын сангийн яамнаас бондыг худалдаж аваад засгийн газрын бондыг худалдаж аваад 17% хүү тоншоо сууж байгаа шүү дээ. Ямар ч хүүгүй шахуу 2 триллион төгрөг авчихад тэрүүгээр нь эргүүлээ засгийн газрын бондыг худалдаж аваад өчнөө мөнгө тоншоо сууж л шүү дээ. Тэгээ тэрнийхээ үйлчлэгээд улсын төсөв дотор та нар 4-500-аад миллиард төгрөг тавьчихсан л байгаа үстэй. Хамгийн л энгийн зүйл шүү дээ. Маш энгийн зүйл. Тэгээ нэг иймэрхүү маягаар улс орны эдийн засгийг ер нь яаж ч удирдах юм байгаа юм. Яаж төсөв гэж юм ярьдаг юм байгаа юм. Энийг нэг бодороо л гэж хэлэх гэсэн. За баярлалаа.